Компьютер дээр байгуулсан виртуал ертөнц байгаа. Тэгэхээр энэ ертөнцийн та бүхэн компьютер гар утас төхөөрөмжүүд дээр аппликейшнаас суулгаад тэр өөрийнхөө аватарыг бүтээгээд орох боломжтой. За энэ удаад бид нэг боловсролын яам боловсролын ерөнхий газартай хамтраад энэ боловсролын экспог зохион байгуулж байгаа. Энэ экспод бол яг нийтийн 20 байгууллагын бүгд байгаа. За энэ дээр бол 17 8 буюу одоо Монгол ихтэй сургуулиуд бүгд байгаа. Тэгэхээр өөрийнхөө аватартаа ороод ингээд яг одоо яг компьютер тоглож байгаа адилхан гүйж очиод бүх сургуулийнхаа тухай мэдээллийг аудиогоор сонсох. За сургуулиудынхаа одоо болшуу мэдээллийг компьютер дээрээ татаж авах. За тэгээд сургуультай холбоотой зарим нэгэн тодруулах асуултаа бол ингээд энэ дээр очиод шууд асуултаа хариултыг ингээд аудиогоор сонсч чинь тийм. За тэгэнгүүт одоо энэ дээр яг мөн бид нэр ивэнтүүд зохион байгуулж байгаа. Одоо дараа 7 хоногор 2 дахь ивэнт зохион болгож байгаа. Тэгэхээр ивэнтийн үеэр яг гэхээр энд хурдын зааланд ороод одоо Америкаас, Хятадаас, Японоос одоо нөгөө мэрэгчлэрээ одоо онцгой ажиллаж байгаа тийм залуучуудыг урьж оролцуулаад энэ мэрэгчлийг яагаад бид нэр сонгож байгаа, энэ мэрэгжил сонгоход юу анхаарах вэ зэрэг тийм лекц уншиж байна. За мөн боловсрол одоо ирээшийн шалгалт өгөхөд ямар юмыг анхаарах ёстой гэх мэтсэн одоо нөгөө зөвлөгөөнүүд өгч байна. Тэрнээс нөгөө бодит амьдрал дээр байдаг бүхэл юмыг яг энэ виртуал ертөнцид тань ингээд ороод авах хэрэгтэй болов. Гэхдээ ганцаараа биш одоо энэ дотор ч оронгууд одоо энэ зөндөө улсууд ингээд явж байгаа. Тэр улсуудтай танай хоорондоо ярилцаж болно. За сургуулийн одоо байгууллагын ямар нэгэн одоо ажилчин байвал нэмэлт асуулт асуугаад тэрийнхээ хариултыг авчиж болно. Өөрөөр хэлбэл яг л жинхэнэ одоо боловсролын юм уу экспортерч хүн ямар мэдээлэл авдаг тэр бүх мэдээллийг тусдаа газараасаа интернет ашиглаад авах боломжтой болж байна.